Библийн үг Шинэ гэрээний Колосай ном 3 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэл байна. За би энэчнээс Библийн үгийг дуудаж өгье. Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амьлуулагдсан л юм бол дээгүрхийг хай. Тэд Бурхны баруун талд Христ заларч байгаа газар дээрхийг бус дээгүрх зүйлсийг ирмэлз. Учир нь та нар өгсөн бөгөөд та нарын амьд Христтэй хамт Бурханд нууцлагдсан. Амен. За бүгдээрээ сайн байцгаана уу. Хамтдаа өнөөдрийн бидэнд хэлэгдэх Библийн үгийг сайн уншсан байна. Тэгээ одоо хамтдаа эзэн үгийг хүлээн авцгаая. Колоссын 3 дугаар бүлэг 1-3 дугаар ишлэл өнөөдөр бид нар хамт эзний үг болгон хүлээн авч байна. Тэгээ өнөөдөр бол эзэн Есүс Христ үхлийг ялан дийлсэн ялалтын өдөр. Бидэнд бас итгэл, найдвар, мөнхийн амийн баяр хөөр дүүрэн ирсэн ийм өдөр учраас бид нар хамтдаа энд цуглаж байгаамаа. Тэр бүтэнсээ өдөр амарч байгаа болохоор биш. Харин бид эзэнт хүндэтгэл мөргөл өргөхийн тулд энд хамтдаа цугласан байна. Яг бол бидний итгэлийг зохиогч, бүрэн дүрэн төгсгөгч болох Христ энэ өдөр үхлийг ялсан учраас бүх хууль тушаалыг бүрэн гүйцэд биелүүлсэн учраас л бид мөргөл өргөхийн тулд, түүнд алдраа өргөхийн тулд цуглаж байгаа. Харин эзэн бидэнд эргүүлэн өөрийнхөө хүсэл, үг тушаалыг бидэнд Библийн үгээрээ дамжуулан хэлэх болно. Би танаас нэг зүйл асуумаар байна. Юу гэхээр хэрвээ Бурхан танд амьдрал чинь ямар нэгэн боломжийг өгвөл ямар нэгэн боломжийг танд тавьж өгөөд тэр боломж нь ямар зүйлийг гүйцэлдүүлэх тийм боломжтой сайн нөхцөл байвал та хамгийн түрүүнд юуг хийх вэ? Бурхан таны амьдралд өнөөдөр Есүсээс эх 7 хоногт сайн боломж өгөөд тэр боломж нь та юу ч хийсэн болж бүтгэхээр тийм сайхан боломж байх юм бол хамгийн түрүүнд та юуг гүйцэлдүүлье? Хамгийн түрүүнд та юу хий гэж бодох вэ? Яг энэ цаг мөчид. Би бол танд хамгийн түрүүнд ихлэ гар утсаа унтраагаарай гэж хэлмээр. Өөрөөр хэлбэл үгийг сонсоход саад болох гар утснуудаа унтраагаарай. Зарим нэг маань бохоо аваарай. Зарим нэг маань малгай эднэрээ түр аваад дараа өмсөж өгөөрэй гэж гуймаар байна. За. Тэгэхээр миний асууж байгаа асуулт маань ер нь хамгийн түрүүнд та яг юу их вэ? Яагаад энэ зүйлийг асууж байгаа юм бэ гэхээр хүмүүс бидний хувьд амьдралынхаа туршид ажил төрөл, үйлчлэл, за магадгүй сургууль соёл, гэр бүл, баяр ёслол, харилцаа янз бүрийн зүйлийг гүйцэлдүүлэх гэж дагаж явсаар байгаад цаг хугацааны ард өнөөдрийг угтан хүлээн авсан байна. Бид орсон цагаас ингээл явсаар байгаа ямар нэгэн зүйл гүйцэлдүүлэх гэж л хүсэл ирмэлцлээ тэгээд тавьсаар явсаар байгаа л ирсэн. Өнөөдөр юу гэдгийг нь мэдэхгүй боловч ерөнхийдөө бүх хүмүүсийн хийж байгаа зүйл нь ерөнхийдөө адилхан байдаг. Тэгээд тэр зүйлийг л бий болгохын төлөө бид явсаар өнөөдөр ирсэн. Зарим нэг маань ажил төрөл байсан баг, зарим нэг маань гэр бүл байсан баг. Эсвэл зарим нэг сургууль соёл юу байдیں۔ Хүмүүсийн бий болохыг хүсдэг тэдгээр зүйлсийг хийсэн ирсэн. Тэгээ яг юунд хөтлөгдөж, юуг хийж ирсэн бэ? Бид нар нэг бодох ёстой зүйл нь өнөөдөр та өнөө хүртэл явж ирсэн таны өнөөдөр хүртэл гүйцэлдүүлэх гэж явсан зүйл чинь яг юу байсан бэ? Буюу тэр зүйл чинь өнөөдөр таны хөдөлгөж байгаа хүч чинь байхгүй. Өнөөдөр хүртэл та хийж гүйцэлдүүлж байгаа тэдгээр зүйл чинь яг үндэ таныг хөдөлгөж байсан учир шалтгаан чинь болж байгаа. Би өнөө хүртэл энд хүртэл орж ирэхдээ би юуны хонос ингэтлээ хөөцөлдөн энэ юу гүйцэлдүүлэх гэж ирсэн бэ? Тэр зүйл намайг хөдөлгөж байсан хүч мөн болж байгаа гэдгийг бид нар ойлгох ёстой зүйл юм байна. Юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ яг одоо ч гэсэн яг танд яг юу өнөөдөр таны хувьд хамгийн чухал гүйцэлдүүлэх зүйл болон таны дотор байгаа вэ? Өнөөдөр хамгийн чухал яг хиймээр байгаа хамгийн гүйцэлдүүлмээр байгаа зүйл чинь юу бэ? Түүнийг мэдэхэд маш амархан. Өөрөөр хэлбэл та нэгдүгээрх нь
өнөө хүртэл яг одоо хамгийн их цагаа зарцуулж байгаа зүйл юу вэ? Хамгийн их цаг заваа зарцуулж байгаа зүйл. Хамгийн их цагаа өнгөрөөж байгаа зүйл чинь яг юу вэ? Тэр чинь таныг хөдөлгөж байгаа зүйл гэсэн. Та түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө явж байгаа гэсэн. Хоёрдугаарх нь юу яг одоо яг таны зүрх сэтгэл дээр хамгийн ихээр хиймээр санагдаж байгаа вэ? Хамгийн хүсэж, тэмүүлж, хиймээр санагдаж байгаа зүйл яг юу вэ? Тэр чинь таны хувьд өнөөдөр бас дараагийн өдрүүдэд таныг хөдлөх, амьдрах, хийх учир шалтгаан болох төдийгүй таныг хөдөлгөх болно. Таныг хөдөлгөх хүч чинь болох болно. Юу таны хүсэл эрмэлзэл болон өнөөдөр таны дотор огшин байгаа вэ? Буцалж байгаа вэ? Мөн ямар зүйлд тэгтлээ та их хамгийн их цагийг өнөөдөр зарцуулж байгаа. Энэ хоёр зүйлээр та өнөөдөр ямар зүйлд хөтлөгдөж байгаа буюу ямар зүйл таныг хөдөлгөж байгаа вэ гэдгийг мэдэж болох юм ба. Тийм учраас өнөөдрийн бидний хуваалцах эзний үг болохоор намайг захирах хүч гэдэг сэдвтэй байх болно. Намайг захирах хүч. Өөрөөр хэлбэл та өнөө хүртэл юунд захирагдаж ирсэн бэ? Ямар хүчинд захирагдаж ирсэн бэ? Ийм учраас Библи бидэнд ингэж хэлж байна. Итгэлийн хүний чинь хувьд, аврагдсан хүний чинь хувьд Колосай номоор дамжуулан өнөөдөр эзэнд мөргөл хүндэтгэл өргөөд эзний үгийг хүлээж авах гэж байгаа хүний хувьд Колосай 3 дугаар бүлэг 1-р эшлэлдэр ингэж хэлсэн. Тиймээс хэрв та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүрхийг хай гэж хэлсэн байна. Дээгүүрхийг хай. Тэнд Бурхны баруун талд Христ заларч байгаа. Газар дээрхийг бус. Харин дээгүүрхийг ирмэлзээ гэж хэлсэн байна. Бидний хөдөлгөж байгаа ямар нэгэн хүч байж л байгаа. Ямар нэгэн учир шалтгаан болсон тэр учир шалтгаанаа дамжуулан бидний хөдөлгөж байдаг хүч байдаг. Гэхдээ Библи өнөөдөр танд ингэж хэлж байна. Таныг итгэлийн хүний хувьд хэлж байгаа шүү дээ. Таныг аврагдсан хүний хувьд Библи ингэж хэлж байгаа. Дээгүрх зүйлсийг хай. Дээгүрх зүйлсийг ирмэлз. Яагаад гэвэл тэнд эзэн Есүс Христ байгаа учраас. Буюу эзэн Есүс Христийн хүсэл байгаа зүйл дээр анхаарлаа тавь. Эзэн Есүс Христийн үг оршиж байгаа тийм зүйлийг гүйцэлдүүлэхээр ирмэлз хэмээн Библи хэлж байгаа юм. Бидэнд Библи ямар нэгэн шууд хүчний тухай хэлэлгүйгээр харин бидэнд юу илүү их бидний хийх ёстой зүйл вэ? Юу бидний хувьд хойноос нь дагалдан явах ёстой зүйл вэ гэдгийг Библи өнөөдөр энд хэлж байна. Энэ нь Тэнгэр дэх буюу дээр Есүс Христийн хүсэл юм а. Бурхны үг юм а гэдгийг Библи өнөөдөр бидэнд хэлж өгч байна. Яг өнөөдөр таныг хөдөлгөж байгаа зүйл чинь юу вэ? Колосай номын 3 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлдэр дөнгөс хэлэхдээ дээгүрхийг хайгаарай гэж хэлсэн байна. Яг л тэнд Христ байгаа буюу Христийн хүсэл байгаа. Бурхны үг байгаа. Тийм зүйлийг л гүйцэлдүүлэх гэж хайж ирмэлзээ хэмээн Библи өнөөдөр бидэнд хэлж өгч. Шинэ газар очисон Йошуа хэмээх нэгэн удирдагч Бурхны амлагдсан цоо шин газар явсан очисон байна. Одоо амьдрал цоо шинээр явах болно. Хуучин боолын амьдралаар биш. Эсвэл цөвлийн зовлонгийн амьдралаар биш. Одоо бүх зүйл сайхан болж байгаа. Бурхны амлагдсан нэгэн өнөөгийнхөр ойрох дорнд тухайн Канаан хэмээх газар нутаг дээр Йошуа очисон. Тэгээ Израильчуудад хандаж ингэж хэлж байгаа. Израильчуудаа та нар өмнө нь өвөг дээдсчин үйлчилж байсан Ефрат мөрний цаадах Египтийн газар нутгийн бурхтад үйлчлэх үү? Эсвэл өнөөдөр та нарын орж ирэхэд байсан энэ хуучин үндэстнүүд болох Амончуудын бурхтад үйлчлэх үү? Эсвэл та нарын гим нүглээс, боолчлоос, худал хурамгаас, үхлийн айц, хараалаас чөлөөлж өгч та нарыг ерөөлөөр хучиж өөрийнхөө дотор өөрийн ард түмэн болохоор дуудаж байгаа энэ бурханд үйлчлэх үү? Та нар сонголтоо хийх хэмээн хэлсэн байдаг. Харин би болон Йошуа номын 24 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлдэр би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэх болно хэмээн Йошуа хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр аль хэдийн юуны хойноос хөөцөлдөж, юунд захирагдж,
юуны учир шалтгаанаар зогсох вэ гэдгээ тэр аль хэдийн шийдсэн баг. Түүний амьдрал дээр одоо түүний гэр бүл, түүний удам судар энэ газар нутаг дээр, шинэ газар нутаг дээр яаж амьдрах уу гэдгийг тэр аль хэдийн шийдсэн гэсэн үг. Өнөөдөр Колосоны 1-р бүлэг дээр 2-р ишлэл дээр бас хэлсэнчлэн Христэдийн байгаа зүйл дээр буюу дээгүрх зүйлд тэр анхаарал тавихаар шийдвэр аль хэдийнэ гаргасан байна. Ямар зүйл дээр анхаарал тавих вэ? Ямар зүйлийн хойноос хөөцөлдөх вэ? Ямар зүйлийг гүйцэлдүүлж миний амьдрал явагдаж, амьдрал маань өрнөж, тэгэж дуусах вэ гэдгийг Йошуа өөрөө шийдээд би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэнэ. Харин та нар яаж амьдрах вэ? Юуг дагаж амьдрах юм бэ хэмээн Израильчуудад хандан хэлсэн байт. Йошуагийн амьдралын цаашаа үргэлжилсэн түүх нь Библиэлд тодорхой бичигдээгүй боловч харин ингэж шийдвэр гаргасан. Дээгүрх зүйлсийг хайхаар ирмэлцгээр шийдсэн тэдгээр хүмүүсийн амьдралд хэрхэн үргэлжилдэмэгээ Библи дараа дараагийн олон итгэлийн бааtruудаар дамжин бидэнд хэлсэн мэт. Шинэ гэрээн дээр Паул хэмээх нэгэн элчийн тухайд өгүүлдэг. Паул элч Бурханаар дуудагдаад тэгээ түүний алдрын төлөө амьдрахаар шийдвэр гаргаж. Тэгээ Паул элч Филиппо номын 4-р бүлгийн 13-р ишлэлдэр ингэж хэлсэн. Надад хүч олгогчийн дотроос би бүгдийг хийх болно. Надад хүч олгогчийн дотроос буюу намайг хөтлөн дагуулж байгаа энэ хүчний дотор би бүгдийг хийх болно гэж хэлсэн. Тэгтээ энд хулгай их тухай яриаггүй шүү дээ. Энд худал хуурмаг, хээл хахуул авах. Тэ эсвэл замбраагүй байх тухай энд яриаггүй. Харин дээгүрх зүйлд хараа тавьсан хүний би бүгдийг хийж чадна гэдэг шийдвэрийн тухай хэлж байгааг бид нар ойлгож болно. Паул элч урд нь Саул хэмээх нэртэй байсан. Тэрээр Христэд итгэгчдийг хавчин өөрийнхөө ёс заншлын төлөө, уламжлалын төлөө хүмүүсийг үхэл тушааж, алхад дэмжиж, шоронд хийж, хавчиж байсан тэр нэгэн байсан. Харин тэр эзэн Есүс Христтэй уулзаж авралын баяр хөөр авсны дараагаар Есүс Христээр бүх гэм нүгэл нь уучлагдсан. Өөрчлөгдсөний дараагаар Паул элч амьдралаа юуны төлөө зориулах вэ гэдгийг тэр мэдсэн баг. Газар дээрх биш. Харин эзэн Есүс Христийн үгийн дагуулах буюу дээгүрх зүйлд тэр зориулахаар шийдсэн. Тийм учраас тэр олсон бүх боловсрал нэр хүндээ өөрийнхөө эд хөрөнгө дээш өсөх ёстой байсан карьер амжилт бүгдийг хойш нь хаяад би Христийг олохын давуу талыг төлөө өөрийнхөө энэ бүгдийг би гарц хохирол болгон орхиж байна. Ганцхан би Христийг олохын төлөө түүний хүслийг гүйцэлдүүлэхийн төлөөх амьдралыг би туулах болно хэмээн хэлсэн. Тийм учраас Паул элч хэлэхдээ би надад хүч олгож байгаа Христийн дотроос би бүгдийг хийх болно. Тэгээ түүний хийсэн зүйл нь чуулган тарилт. Сайн мэдээ дагалдагчдыг бэлтгэх, чуулганы удирдагчдыг гаргаж ирэх, гаж урсгал, буруу зүйлсүүдээс эзний чуулганыг хамгаалахын тулд судруудыг, захидлуудыг бичих ийм ажлуудад өөрийгөө зориулсан. Тэгээд нүүрийг хичээл зүтгэл, байнгын аялал, байнгын үйл явдал, өрнөл дунд чуулганыг байгуулж хүмүүсийг халамжлан босгохын төлөөх хичээл зүтгэл дотор Паул элч өөрийнхөө амьдралыг зориулсан байна. Тэгээд эцэст нь харин хэлэхдээ би бүгдийг хийж чадна. Яг тэгвэл намайг хөдөлгөж байгаа хүч нь энэ бүгдийг хийх хүч чадал минь болд юм хэмээн тунхагласан байна. Паул элчийн 4:13 надад хүч олгогчийн дотроос бүгдийг хийх болно. Өнөөдөр таны үг байгаасаа хэмээн өрөмөр байна. Гэвч зарим үед итгэлийн хүмүүс бидний хувьд заримдаа андуурч би ямар хүчээр үйлчлээд ямар хүчээр хийгээд байгаагаа зарим үедээ ялгахаа болждаг тал бидэнд байна. Би яг ямар хүчээр хийж байгаа юм бэ? Үнэхээр дээгүрх зүйлийг олж харсан. Эзний надад өгж байгаа хүч чадлаар энэ зүйлээр хийж байгаа мó? Эсвэл би өөрийнхөө амьдралын туршлага, олж авсан ажлын туршлага, мэдлэг, боловсрал эсвэл өөрийнхөө зан чанараар би хийгээд байгаа юм гэдгээ заримдаа ялгахаа болждаг. Бид нар дэндүү их амьдралын асуудал бэрхшээл
дэндүүх амьдралын олон талбаруудаас болоод би ямар газар нь юугаар хийгээд ямар талбар дээр нь яаж үйлчлээд байгаагаа ялахгүй. Тэгээ яг үндэ юу ч хүсээд байгаа, юуныг юу гүйцэлдүүлэх гэж яваад байгаагаас зарим үедээ мартчихдаг. Зарим үед бидний амьдралын график юу болж хувирдгоо гэхээр зам мөр маань масштаб зургийг зурх юм бол гэр, тэгээд эсвэл ажил, тэгээ гэр, тэгээ ажил, эсвэл хаяа ажлаас ажлын дунд хаяа нэг өөр газар, цаг зуур, тэгээ гэр, нэг ийм болж хувирдаг. Дөрөсөл нэг ийм А Б Б Б А. Тэгээ дунд нь А Б квадрат байцаа гэдэг. Нэг иймэрхүү амьдралын хэв маяг бидэнд тогтож эхэлнэ. Тэгээ яг энэ зүйл дотор би яг хэний хүчээр хийгээд байгааг нь мэдэхгүй. Ажил дээр очихоор би тэгээ өөрийнхөө олж авсан ажлын дадлага туршлагаар бүгдийг хийгээд байгаа. Энэ ажлыг би яг ямар хүчээр хийгээд байгааг мэдэхгүй. Эсвэл гэртээ орж ирэхэд би гэр бүлийг ямар зүйлээр, ямар хүч чадлаар тэ юуны учир яаж байгуулад байгаагаас мэдэхгүй. Осолдгүй орж ирэл унтдаг, хоол идэ гараад явдаг. Осолдгүй ажил хийдэг, цалингаа аваад гэртээ ирдэг. Тэгэл нэг ийм л зүйл болно. Намайг юу хөдөлгөөд байгаа юм бол? Намайг юу надад нөлөөлж, намайг хөтлөн дагуулад байгаа юм бол? Би яг энэ бүгдийг ямар хүч чадлаар хийгээд байгаа? Зарим үед ойлгохгүй өдрүүд ирдэг. Тэгээ үүнээсээ болоод бид нэр өөрсдийг нь хөдөлгөж байгаа хүч нь юу гэдгийг мэдэхгүйгээсээ болж төөрөлдөх. Эсвэл эзний биш. Энэ дэлхийн арга замд дэндүүх найдах. Тэгээд яг үндэ эзний нэр яриад байгаа боловч эзний хүч байхгүйгээр хийх тийм өдрүүд бидэнд байдаг. Бид нар ямар хүчээр хийд юм бэ? Зарим үед бид нар энэ дэлхийд маш олон хүч байна. Жишээлбэл хамгийн сайн мэддэг зүйлийг ярьж байгаа шүү. Тэгээд зөв хүлээж аваад. Жишээлбэл зарим тохиолдолд архины хүч байдаг. Арх ухаар айгүй хүчтэй болдог шүү дээ. Зарим хүмүүс нь дуулж чаддаг болдог. Зарим хүмүүс нь айгүй сайхан ярьдаг болдог. Зарим хүмүүс нь бүр шүлэг хүртэл бичдэг. Зарим хүмүүс нь бүр хэр зөрөгтэй болдог. Ерөөсөө аимхаа байсан чинь хамгийн түрүүнд би илгээл. Ерөөсөө хүн харвал зодмоор санагдаал ингээл. Эсвэл ерөөсөө юу ч байсан бүгдийг хийж чадмаар санагдаал. Эсвэл амар мэрэгүү ухаантай айгүй амьдралын туршлагатай хүн болж сургамж айлтал. Үгүй архины хүч бидэнд айгүй их нөлөөлдөг. Тэгээ энэ архины хүч зарим үед яаж нөлөөлдөг вэ гэхээр бидний үндсэн байх ёстой мэс чанар, оюун ухаан, бодол санааны энэ бүгдийг авч хайдаг. Тэгээд архины хүч бидэнд нөлөөлөх үед түүн дээр зарим үед бузар мөс сүнс дахиж орж ирдэг. Янз бүрийн тэнмэл, дими, балай, хогийн новшин сүнснүүд орж ирээд тэгээд архины сүнстэй хамт нийлээд тэгээ бүр жинхэнэ баларсан хүч гарч ирдэг. Тэгэд хин нэгний өнгөрсөн баларсан амьдралыг ярьж эхэлнэ. Эвнийг бөө гэж хэлдэг. Архинд оюун ухаанаа алдах үед оюун ухаан контролгүй, хяналтгүй болоод ирэх үед ямар нэгэн сүнс заавал тийшээ орно. Тийм учраас Библи хэлдэг шүү дээ. Муу ёрийн сүнс хүнээс гараад гэж хэлдэг. Явах үед тэр хүн айгүй гоё эмх цэгцтэй болдог. Харин тэр эмх цэгцтэй болсон амьдралд нь ямар нэгэн үйлчлэх хүч байхгүй үед нь гарч явсан сүнс нь буцаж нөгөө хүн дээр очиод тэр хүнийг хөдөлгөж байгаа, удирдах байгаа хүч байхыг харангуутлаа тэр хүн рүү явж ордог. Бүр орохдоо өөрөөсөө дор 7 муу ёрийн дор сүнсийг дагуулж орсноор тэр хүний амьдрал өмнөхөөсөө 7 дор болдгоо гэж хэлдэг. Муу ёрийн сүнс ингэж хүнд нөлөөлдөг. Юунаас болж? Архины хүчээр дамжиж. Архины хүч нь бидний оюун ухааныг унтуулж, мэдрэмжгүй болгож, чадваргүй болгох үед энэ махан биеийг муу ёрийн сүнс хөдөлгөж эхэлдэг. Тэгээ ингэж ярьсан хүмүүс энэ тэнд бөө мөө болдог. Өөрийн мэдгүй халуун төмөр хүмүүртэл долоогоор. Тэг хүмүүс хараа ямар мундаг юм бэ? Халуун төмөр долоохоор мундаг. Гүүж хараа мод зодон дөр өсөрж янз бүрийн хин нэгэн хүний амьдралын тухай ярина. Харин асуудал нь тэр хүн архиныхын нөлөө гараад хүчинд буураад сүнс нь дараад явсны дараа сүнс нь хүчгүй болоод өөрийнх нь оюун ухаан захирагдах үед нөгөө хүн юу болдгийг мэдгүй. Тэр хүн өөрийнхөө амьдралыг удирдах чадваргүй болдог. Хүнтэй харилцах чадваргүй болдог. Ажил хийх чадваргүй болдог.
үүрэг хариуцлага үүрэх энгийн тийм хим хэмжээ байдаг. Эрүүл мэнд нь хүртэл хохирч хоцордог. Нэг л их өвчтэй, нэг л их бөөлсөн хүн байдаг. Амьдралаас тасархаа болгож байна. Ийм хүч хүний амьдралд нөлөөлөх юм бол хүний энгийн амьдрах чадварыг алдагдуулдаг баг. Ажил их чадваргүй болдог. Эрүүлэр сэтгэх чадваргүй болдог. Гэр бүлээ удирдаад авч явах чадвар хүртэл байхгүй болдог. Ямар хүч нөлөөлсөн бэ? Гэхдээ бидэнд мэдээж ийм хүч нөлөөлөхгүй байгаа л да. Бид нар итгэгч болохоор. Гэхдээ бидний ялангуяа туршлагын хүч, бидний цуглуулж авсан мэдээлэл буюу мэдлэгийн хүч бидэнд маш их нөлөөлдөг. Тэгээ бид нар Бурхны бидэнд хэлж байгаа дээгүрх Христийн хүсэл үгтэй зүйлийг хайхаас илүү өөрсдийн хүч энэ дэлхийн олж авах хүсэл эрмэлзлээ биелүүлэхийн төлөх энэ зүйлд автагдсан хүч бидэнд нөлөөлж эхэлдэг. Тэгээд ажлын туршлагаараа, уур хилэнгийн туршлагаараа, гомдлын туршлагаараа энэ хүчүүдээр бид нэр амьдралаа удирдах эхэлдэг. Чуулган төрөл ингэж зогсож эхэлдэг байна. Харин Библи бидэнд хэлэхдээ үгүй ээ. Энэ чинь тийм зүйл биш. 3:5 дээр ингэж хэлсэн байна. Тиймд та нар газар дээрх, тиймд та нар гэж хэлж. Яг бол бид нар дээгүрх зүйлсийг хайх ёстой хүмүүс учраас. Яг бол бид нар эзэн Есүс Христээр аль хэдийнэ гим нүгэл нь бүрэн дүрэн уучлагдаж түүний төгс ажиллаар Бурхны хөвгүүд охид болсон ийм хүмүүс учраас тиймд гэж хэлж. Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг өхүүлээ гэж хэлсэн. Юуг өхвөл? Газар дээрх эрхтнүүдийг. Газар дээрх эрхтнүүд буюу энэ гар хөл таслах тухай яриаг гэж манайхан зөв ойлгоорой. Тийм эндээс буруу гаж сургаал гарах аюултай. Газар дээрх эрхтнүүд гэдэг чинь Бурхны хүслийг гүйцэлдүүлэх биш, одоо яг ийм зүйлийг гүйцэлдүүлдэг хүчний тухай ярьж байгаа. Сайн сонсоорой. Энэ нь газар дээрх эрхтнүүд гэдэг нь энэ нь садар самун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунхайрал болох шүтэн шүтэх явдал юмаа гэж хэлсэн. Ийм зүйлүүд бидний эрхтэн буюу биднийг хөдөлгдөг зүйл болгодог. Бид нэр шунлаасаа болж хөдөлдөг байсан байна. Бид нэр тачаалаасаа болж хөдөлдөг байсан. Муу хүслээсээ болж, бузар булай зүйлээс болж, шүтэн шүтэх зүйлээс болж бид хөдөлдөг байсан байна. Бидний өнгөрсөн өмнөх амьдралын хэв маяг ийм зүйлээс болж бид хөдлөгдөж, хөдөлдөг. Ийм зүйлд захирагдаж амьдарч байсан байна. Бидний зүрх сэтгэл мэс чанар маань ийм зүйлээс болж хөдөлж, ийм зүйлд боолчлогдож байсан байна. Гэвч бид нар үүнийг ялгаагүй, мэдээгүй байсан. Харин бидний эзэн Есүс Христэд алдарн байх болтугай. Түүний нэгүсэл хайр өршөөлөөс болж бид ийм бохир заваан байх үед, ийм аврагдах боломжгүй, найдваргүй байх үед харин Христ Есүс биднийг уучлж, сонгон авч өөрийнхөө алдарт сайн мэдээг бидэнд өгсөн юм а. Энэ сайн мэдээ бидний дотор орж биднийг гимшүүлж, эдгээр зүйлээс холдох хүсэл эрмэлзэлтэй болгож, өдрөөс өдөрт Христтэй адил дүр төрх рүү биднийг өөрчлөн шинчилж байгаа юм а. Хараахан бид нар төгс болоогүй байгаа боловч харин хамгийн сайн мэдэж баттай мэдэж байгаа нь миний дотор ажиллаж байгаа түүний хүч чадал нь ямар агуу вэ гэдгийг бид мэдэж байгаа. Бид түүнийг гэрчилж чадна. Бидний амьдралын олон талбар дээр эзэн Есүс Христийн бидэнд үйлчилсэн авралын хүч, баяр хөөрөөс болсон хүчнээс болсон гайхамшигтай өөрчлөлүүдийг бид нар гэрчилж чадах билээ. Харамсалтай. Цаг хугацаа явах тусам зарим үед бид нар андуурдаг. Бид нар өөрийнхөө хүчээр хийгээд байна уу? Эсвэл энэ дэлхийн бидний эрхтнүүдэд үйлчлдэг хүчээр хийгээд буюу бузар мөн сүнсний хүчээр хийгээд байна уу? Эсвэл эзэн Есүс Христийн бидэнд өгөгдсөн хүч чадлаар хийгээд байна уу гэдгийг бид нар ялгахад хэцүү. Петр хэлж эзэн Есүс Христийн хүч чадлаар өөрчлөгддөг. Урд нь тэр өөрийнхөө хүчээр эзэн Есүсийн төлөө алхах гэж үзсэн. Хэрвээ бид нар санаж байгавал Гитсмен цэцэрлэгт юу боллоо? Гитсмен цэцэрлэгт Петр өөрийнхөө хүчээр эзэн Есүс Христийг хамгаалах гэж үздэг. Тэгээд эзэн Есүс Христ сануулдаг. Петр чи удахгүй. Жохон байж байгаа чи намайг үгүйсгэн.
Та нар тэр итгэл та нар бүгдээрээ надаас зухдах болно. Гэсэн ч би та нарыг өөрийнхөө хаанчлалд буцаан дуутах болно. Гэсэн чи Петр үгүй. Би бол таны төлөө амиа өгсөн ч бэлэн. Өгөх ч бэлэн. Тэгэн гол тэнд харж ирсэн сэлэм аваад алалцснаа гэж гараа явдаг байхгүй. Гар алдснаа, эзнийг хамгаалнаа гэд. Тэгээ сэлэм бэрэ гарсан. Хүмүүс үрж ирсэн. Тэгээ манай хүн яах вэ? Гүйж очиж нэг боолын чихийг очиад таслаад байгаа байхгүй. Боолынхын чихийг тэнд цэрэг мэрэг байгаа штэ. Сэлэм бариад зэвсэггүй байсан нэг бамбар барьжсэн боолын чихийг очиад тасалсан баг. Сэлэм мэлэмтэй байсан амар мундаг тэнд цэрэг мэргүүд байх чинь цэргүүтэн очиж тулдахгүйгээр боолын чихийг тасалсан. Айгу мундаг тулаа хийдэг байхгүй. Харин эзэн тасалсан чихийг буцааж хэмд нь оруулж өгөөд өгөх үед бүгд Христийг орхин зугтдаг байна. Түнд өөрийнхөө хүчээр хийж чадах зүйл ийм л зүйл байсан. Бид нар өөрсдийнхөө хүчээр нэг иймэрхүү зүйл хийд. Сандал нэг боолын чих таслахаас өрөм байдгүй байхгүй. Бид нар хүмүүст ийм л хүчээр хүмүүст нөлөөлдөг. Бид нар хүмүүст айгүй сайн зөвлөгөө өгөх нь л Америк яваа гэж хэлдэг байхгүй. Хамгийн мундаг зөвлөгөө. Эсвэл Солонгос явж 3 сар ажиллачаад ирээ. Хамгийн сайн зөвлөгөө ерөөсөө л энэ. Өөр бид нар юу ч зөвлөж чадахгүй. Бидний чадвар ерөөсөө энэ байхгүй. Хичнээн дээд улсралтай байсан ч, хичнээн амьдралын туршлагатай байсан ч, өнөөдрийн хүмүүсийн хамгийн мундаг зөвлөмж бол гадаад яв, мөнгө ол гэдэг. Өөр юм байхгүй. Бидний хүч иймэрхүү юм. Магадгүй нэг сайн ажиллах тухай хэлж өгч болох юм. Өөрийнхөө туршлагыг хуваалцаж болох юм. Өөр бидний хүч чадал ерөөсөө байхгүй. Харин ийм Петр дээр эзэн хүч чадлаар бууж ирсэн. Тэгээ Петр эзний хүчийг аваад одоо айж байсан, зүхтэж байсан. Эзний амьдлалтанд итгэж өгөхгүй байсан тэр Петр хэдэн мянган хүмүүсийн өмнө Иерусалим хот хүмүүсийн өмнө гараад эзэн Есүс Христийг тунхагладаг. Тэгсэн чинь 5,000 хүн нэг дор Христэд итгэдэг. Эзний хүч чадал түүний дээр бууж ирэх үе тэр харь хэлээр буй гадаадаар Германаар, Францаар, Англиар, Дэлбийн газаа тэгээд. За далайн гахаа хэл бүх хэлүүдээр ярьдаг байхгүй. Өөрөө мэдлгүй. Тэгээ ярьсан чинь хүмүүс итгээд тэгээ Христийг аврагчийг хүлээн авдаг. Тэгээд бид нар одоо яах вэ гэсэн чинь та нар гимш авралыг эзнийг хүлээж ав. Үүнийг нь харсан фарисеучуд Үлс номын 4-р бүлэг дээр 5-7-8 дугаар ишлэл дээр тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй, хүчтэй ийм хүмүүс, байр суурьтай хүмүүс хурж ирдэг. Тэгээ Петр эднэрээс та нар ямар эрх мэдлэр, ямар хүч чадлаар та нар үнийг хийгээд байгаа юм бэ? Яаж үнийг хийгээд байгаа юм бэ гэдэг. Үлс ном дээр ингэж хэлсэн. Би эндээс уншиж өгье. Үлс ном 4-р бүлэг. Үлс номын 4-р бүлэг 7-8 дугаар ишлэлдэр Петрийн итгэлээ тунхаглаж байгаа энэ эр зэрэгтэй хүч чадлын тухай энэ дээр өгүүлсэн байна. За, Үлс ном 4-р бүлэг 7 дугаар ишлэлдэр ингэсэн байна. Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ гэж байцаав. Нөгөө хүмүүс нь гайхаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө Петр нөгөө хүмүүс чинь бүгдээрээ загасчин янз бүрийн яах вэ? Боловсрал муутай, мэдлэг муутай, чадвар муутай, эрх мэдэл муутай ийм хүмүүс байсан. Тэгсэн чинь тэд нар яасан? Зоригтойгоор хүчтэйгээр тунхаглаад хүмүүс авралыг үннийг ярьж эхэлсэн чинь тэнд байсан эрх мэдэлтэй хүмүүс нь гайхаад бид нар яаж ч хичээж, яаж ч заагаад энэ хүмүүсийг ингэж гэмшүүлж, даруй болгож зөв байдал дотор засаж өөрчилж чадаагүй. Харин та нар яаж үүнийг хийсэн? Тэгсэн чинь 8 дугаар ишлэлээр бүр гоё зүйл гарна. Энэ үед Петр ариун сүнсээр дүүрч гэсэн байна. Энэ үед Петр ариун сүнсээр дүүрч. Буюу Петр эзний хүч чадлаар дүүрсэн байна. Ингэж асуух үед Петрт эзний хүч чадал бууж ирсэн байна. Эзний хүч буюу ариун сүнсний хүч чадал Петрт дүүрэх үед Петр зоригтойгоор итгэлээ тунхаглан хамгаалсан байна. Бид нар зарим үед яагаад сайн мэдээ ярьж чаддгүй вэ? Яагаад бид нар зарим үед итгэлээ өмгөөлж чаддгүй вэ? Яагаад бид нар Бурханы үнний тухай ярихаасаа ичдэг вэ? Яагаад гэвэл бидэнд ариун сүнсний хүч үйлчлэхгүй байгаа учраас би өөрийнхөө хүчээр, өөрийнхөө мэдлэгээр
би сайн мэдээ тарааж би өөрийнхөө арга замаар үннийг ярих үед бид нар хүчгүй болж ялагддаг байна. Харин ариун сүнсний хүч чадал ирэх үед бид нар түүгээр дүүрэн Петр шиг эцэс хүртлээр эзнийг тунхаглаж чадах юм аа. Чулуудуулан итгэлээсээ болж чулуудуулж нас баржсан Стефан хүртэл ариун сүнсээр дүүрсэн байна. Бодоорой, өгөж байгаа хүн хизээч ариун сүнсээр дүүрэх боломжгүй байхгүй. Өгөж байгаа хүн хүч чадлаар дүүрэх боломжгүй байхгүй. Өгөж байгаа хүний бүх зүйл унтрах ёстой. Харин чулуудуулаад өгөж байгаа Стефан ариун сүнсээр дүүрээд нэг зүйлийг олж харсан. Би Бурхны баруун тал дээр заларч байгаа эзэн Есүс Христийг харж байна гэж тэр хэлсэн. Хүч чадал дүүрэх үед бид нар дээгүрх зүйлсийг хайд юм аа. Хүч чадал байхгүй бол бид нар хизээч Бурхны дээгүрх зүйлсийг, Бурхны үгийг гүйцэлдүүлэх боломж бидэнд ирдэггүй юм аа. Энэ хүч ямар хүч вэ? Ром номын 1-р бүлэг 16-р эшлэлдэр Паул ч ингэж бичсэн. Би сайн мэдээнээс ичихгүй. Яагад гэвэл энэ нь хүн бүрийг авралт хүргэх Бурхны хүч юм гэж хэлсэн байна. Юуны түрүүнд Юудэ мөн түүжлэн грек хүн юм а гэж хэлсэн. Бүх хүмүүсийг сайн мэдээний хүч, энэ хүч бол бүх хүмүүсийг яадаг хүч гэсэн бэ? Авралт хүргэдэг хүч гэж хэлсэн байна. Бурхны хүч бол бидний дээгүүр харах гэдэг тэр хүч чадал, харуулах гэдэг хүч бол хүмүүсийг авардаг хүч учраас бид заавал дээшээ харах ёстой юм. Буюу Христ рүү бид хараагаа чиглүүлэх ёстой. Бид Христ рүү яаж хараагаа чиглүүлэх юм бэ? 90-ад оны үед гарч ирсэн Есүс киноны хүний зургийг бариад тэгээд тэр хүнийг бодох уу? Үгүй байна. Харин яаж Есүс рүү хараагаа чиглүүлдэг? Бурхны үгийг унших үед бид Христийг олж хард юм. Бурхны үгийг унших үед бидэнд түүний хүч чадал бууж ирд юм. Энэ үгээр дамжуулах үг бидэнд бууж ирэхэд бидэнд амьтаа болох, мөн бялхсан амьтаа болох хүч чадал ирд юм. Түүгээр зогсохгүй хүмүүсийг аврах, амьд хүргэх, мөнх амийг өгөх, итгэл найдар өгөх ийм хүч чадал бидэнд өгөгддөг юм. Бурхны хүч бол хүмүүсийг амьд хүргэж, амьлуулж, байгуулж, бүтээж өгдөг хүч чадал. Ийм учраас 1-р Коринтом 5:17 дээр юу гэж хэлсэн байдаг вүлээ? Хэрвээ хэн нэгэн 2-р Коринт хэн нэгэн хүн Христийн дотор байх юм бол тэр шин бүтээл гэж хэлсэн. Яаж шин бүтээл болтыг? Христийн дотор буюу Христийн хүчийг авсан хүн шин бүтээл болох боломжтой юм. Бидэнд ийм хүч нөлөөлөх болно. Бурхны хүч бол бидэнд баяр хөөр өгдөг хүч байна. Шин болгодог хүч байна. Биднийг эрх мэдэлтэй болгодог хүч байна. Тэр бүх хэл биднийг эдгэж өгдөг. Биднийг ив нэгдэл дотор дуудаж өгдөг. Биднийг дахин чуулган дотор байгуулж эзний алдрын төлөө дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тарах ийм хүч чадлаар хувцалж өгдөг байна. Эзний хүч бол жинхэнэ хүч чадал байна. Гэвч энэ хүч чадлыг дуурайх гэдэг оролдлого байдаг. Итгэл, яг итгэлтэй юм шиг. Яг итгэлийн юм шиг. Итгэлийн үйлдэлтэй, итгэлийн дүр төрхтэй. 2-р Тимотом 3-р бүлэг 5-р ишлэлдэр энэ тухай өгүүлэн хэлсэн. Би эндээс эзний үгийг уншиж өгье. 2-р Тимот номын 5-р бүлэг, 3-р бүлгийн 5-р ишлэл байна. За. Эндээс ингэж уншиж өгье. Тэд итгэлт сүсэг дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол байг юм хэлсэн. Энд ямар хүмүүсийн тухай ярьж байгаа гэхээр яг бидэнтэй адилхан итгэлийн тухай ярьдаг юм шиг. Бас итгэлийн үйл хийж байгаа юм шиг хүмүүсийн тухай. Гэхдээ нэг зүйлээр ялгардаг нь тэдэнд хизээж итгэлийн хүч буюу Бурхны ийм бүтээн байгуулдаг хүч байхгүй. Тэдгээр хүмүүсийн тухай ярьж байгаа юм. Зарим үед бид нар ийм дүр төрхөнд шилждэг. Хитрхийг өөрийнхөө хичээл зүтгэлээс болоод, хитрхийг өөрийнхөө олж авсан мэдлэгээс болоод бид нар яг ийм Бурхны хүчээр хийж байгаа юм шиг зүйлийг хийж эхэлдэг. Харин яг үнэндээ энэ нь миний хүч байдаг. Библи хэлж байна. 5 дугаар ишлэл дээр 3:5 дээр тэд
итгэлд сүсэх дүртэйч хүчийг нь үгүйсгэх юм. Чи тэднээс хол бай. Энэ зүйл удаан явах юм бол хэрвээ энэ зүйл удаан энэ жүжигэндээ итгэх юм бол үүнийг гаж урсгал гэдэг байна. Гаж урсгал эхлээд эзэн Есүс Христийг ярьдаг. Библийг ярьдаг. Тэгээд аажимдаа өөрийнхөө хүчээр хийдэг учраас энэ зүйл нь гол цөмөн хэн болж хувирддаг вэ гэхээр тэр хүн өөрөө Христ болж хувирддаг. Өөрөө Есүс болж хувирддаг. Эсвэл өөрөө Бурхан болдог. Эсвэл өөрөө ариун сүнс болж аль нэг гурвал Бурханы аль нэгд нь өөрөө хувирж эхэлдэг. Яагаад бол тэдэнд бурханлаг дүр төрх байна, үйлдэл байна. Бас юу байна? Тэдэнд Библийн мэдлэг байна. Тэгээд эндээс маш олон гаж урсгал үүсдэг. Жишээлбэл өнөөдөр Солонгост өөрийгөө бурхан гэж ütсэн 40-од хүн байна. Өөрийгөө Христ гэж ütсэн 20-од хүн байна. Ийм олон гаж урсгал байна. Манай Монгол маш олон гаж урсгал орж ирсэн. Харахад яг итгэлийн үйлдэлтэй. Итгэлийн үгтэй. Тэгвэл хүчийг нь үгүйсгдэг. Ямар хүчийг? Бидний эзэн Есүс Христийн хийсэн ажлыг үгүйсгдэг гэсэн үг. Эзэн Есүс Христ үглийг ялан дийлээд гим нүглийг үгүй болгоод бидний гмийн боолчлоос чөлөөлөд бидний харанхуйгаас гэрэл рүү гаргаад Иохан 1:12 дээр хэлсэнчлэн өөрийнх нь хүүхэд болох эрхийг өгөөд тэгээд өөрийнхөө дагалдагч нар дээр хурж ирдэг. Бүхлээс амьсны дараагаар. Матай ном 28 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн. 18 дугаар ишлэл дээр Есүс тэднэрүү ойртон ирээд Тэнгэр газар дээрх бүх хэрэг мэдлийг надад өгсөн гэж хэлсэн. Тэнгэр газар дээрх бүх хэрэг мэдэл нь одоо Есүс Христийн. Надад энэ эрх мэдлийг өгсөн гэж хэлсэн. Харин хүмүүс үүнд нь итгэдэггүй. Есүс Христэд бүх эрх мэдэл нь байхад харин өнөөдөр янз бүрийн хүмүүс Монгол, Хятад, Солонгос, Орос, Америк бүр Африк, Танзан, Манзан юу гэдгийг янз бүрийн хүмүүс өөрсдийгөө бурхад болгож эхэлж. Тэгсэн мөртлөөр Библи ярьдаг. Тэгсэн мөртлөөр сайн үйлс ярьдаг. Харин нэг л хүчийг үгүйсгэхэд нь Бурханы авралт хүргэх хүчийг буюу Есүс Христийн авралын төгс ажлыг үгүйсгэж өөрөө түүний оронд гол дүрдэн тоглох ийм эмгэнэлтэй зүйл рүү ордог байна. Эзэн ингэж хэлсэн юм а. Тэнгэр газар дээрх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэснийг дагалдагч болгохтун. Бидэнд ийм даалгавар өгсөн. Бидний энэ бүгд хийж байгаа учир шалтгаан маань бидний өнөөдөр эзэн Есүс Христэд итгэж түүний өмнө хүндэтгэл мөргөл өргөж шударга байх гэж, үнэн байх гэж, зохистой амьдрах гэж, эзнийг гэрчлэх гэж байгаа учир шалтгаан нь түүний эрх мэдэл бидний дээр байгаа бөгөөд тэр эрх мэдлээрээ бидэнтэй энэ үеийн төгсгөл хүртэл хамт байна гэж амласан учраас л бид энэ хүчний нөлөөнөөс болж бид энэ амьдралыг зориулт юм а. Бурханы хүч нь амьдын хүч юм. Бурханы хүч нь авралын хүч юм. Бүрэн төгс гүйцүүлдүүл чадсан эрх мэдэлтэй хүч. Хоёрын хооронд дутуу биш, худлаа ярьдаг, алдагддаг хүч биш. Өнөөдөр маш олон гаж урсгалууд үүсэхтэй. Тэдэн сарын тэдэнд Есүс ирнэ гэдэг. Дандаа ийм худал мессеж дамжуул. 1844 онд ирнэлгэн, 1911 онд ирнэлгэн, 1992 онд ирнэл гэсэн 2015 онд биш ээ. Тэд он билээ. 12 онд ирнэл гэж маш олон удаа бүгд гаж урсгалууд ирнэ гэж хэл. Бүгд худлаа. Өнөөдөр ээж бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр энэ ээж бурхан бол ариун сүнс. Тэгэд ээж бурхан өгөх юм бол дэлхийн сөнөөд дэлхийн төгсгөл болно. Мөний урсгалынх нь тэгж байсан. Мөн буюу Есүс хоёр дахь Христ мөн өгөх юм бол дэлхийн сөнөөс мөн өгөхөд 3 жил болж. Мөн Сом Мён гэдэг солонгос хүн байсан. Тэр өгсөн дэлхийн сөнөөгүй бид амьдраад байгаа. Одоо ээж бурхан өгөх нь бид амьдрна. Бүгд худал учраас. Яагаад? Бурханы авралын хүчийг Есүс Христийн төгс ажлыг үгүйсгдэг учраас ийм хүмүүс хамгийн өрөвдөлттэй хүмүүс юм а. Энэ тухай айгүй гоё хэлсэн байгаа Библи. Энэ 2 дугаар Тимотийн 3 дугаар бүлэг 8 дугаар ишлэлээр ингэсэн байна.
Яна, Ямбра хоёр шиг, хоёр Мосег эсэргүүцсэн шиг тэд ч үннийг эсэргүүцдэг. Ялзарсан санаа бодолтой, хуурамч итгэлтэй хүмүүс юм. Тэгээд тэдний тухайд 7 дугаар ишлэлдэр юу хэлсэн гэж тийм эмэгтэйчүүд үргэлж суралцвч үнний мэдлэгт хизээч хүрч чаддгүй маа гэж хэлсэн. Хизээч бурханд итгэх итгэлд хүрч чаддаггүй. Хоосон өөрийнхөө хүчээр хичээн зүтгээд өөрийнхөө орлогоор хийгээд яваад байдаг боловч хизээч эзний хүч чадлыг хүлээж авч чаддаггүй. Ийм харамсалтай зүйлсүүд болдог байна. Дахин танаас асууя. Танд ямар хүч үйлчилж байгаа вэ? Эзэн Есүс Христийн би энэ үеийн төгсгөл хүртэл та нартай хамт байх болно. Тэнгэр газар дээр бүх эрх мэдлийг надад өгсөн гэдэг энэ хүч таны дод дээр дүүрэн байх болтугай. Энэ хүчийг авснаа мэдэх нэг л боломж байна. Тэр нь эзний үгийн дагуу амьдрах. Надад эрх мэдэл нь бүгд өгөгдсөн гэд эзэн нэг зүйлийг хэлсэн. Гэхдээ та нар яв бүх үндэснийг дагалдагч болов. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Миний та нарт зааж өгсөн болгоё тэдэнд сурга. Зааж өг. Миний дагалдагчдыг бэлтэг. Тэгээд харагтун би энэ үеийн төгсгөл хүртэл хамт байна. Энэ үеийн төгсгөл хүртэл хамт байна гэдэг нь би та нарыг дээрээс чинь харж яах гэсэн үг биш. Харин энэ үеийн төгсгөл хүртэл миний авсан хүч чадал та нартай хамт байх болно гэж хэлсэн. Энэ хүчээр та нар дагалдагчдыг бэлтгэнэ гэж хэлсэн. Энэ хүчээр та нар хүмүүсийг аминд хүргэн, авралт хүргэн, эм нэгдэлт хүргэн, баяр хөөрт хүргэн. Та нар салалтыг зогсоох болно, өвчнүүдийг эдгэх болно, дайсагналыг үгүй болгож та нар хүмүүст баяр хөөр бэлгэлэх болно гэж хэлсэн. Ямар хүчээр? Эзний төгс хүч чадлаар. Арай бид нар өөрсдийнхөө уур хилэнгийн хүчээр, өөрсдийнхөө гомдлын хүчээр, өөрсдийнхөө туршлагын хүчээр үйлчилж байгаа юм биш үү? Бид хичнээн суралцууч яагаад үнний мэдлэгт хүрж өгөхгүй байна вэ? Яагаад эзэн Есүс Христийн хүч чадал биднээс гарахгүй байна вэ? Яагаад? Эзний хүсэл юу болохыг харахгүй байна. Дээгүрх зүйлсийг хай гэж Библи хэлсэн. Бүр хайх төдийг бүр ирмэлц гэж 2 дугаар ишлэлдэр хэлсэн байна. Ирмэлц. Түүний хүсэл юу болохыг ирмэлц. Тэрээс биш миний амьдралын шаардлага юу байгаа гэхээс илүүгээр эзэн юу идэх үү, юу уух үү, юу өмсөх үү гэж та нар юунд санаа зовно вэ? Харин эхлээд түүний хаанчлал, түүний зөвхт байдлыг хай. Юунд 3 сарын визний төлөө ингэтлээ санаа зовж тэр зүйлд амьдралаа даатгаж найдана вэ? 3 сарын визээр амьдрал сайжрах уу? Үгүй ах тус. Харин таны дотор бүх гоён, бүх зүрх сэтгэл, бүх хүч чадал чинь эзний дээгүрх зүйлсийг хайдаг. Энэ хүч чадал байх юм бол таны амьдрал гайхамшигтай өөрчлөгдөх бол. Эзэн Есүс амлахдаа ингэж хэлсэн. Би та нарт орон байр бэлтгэхээр явах болно. Иохан 14 дугаар бүлэг. 1-2 дугаар ишлэл дээр. Энэ нь зүгээр л би та нарыг хошгруулаа те. Нэг орон байр өгөн дээр ирэхээр чи өгнөж холигдож байгаа зүйл биш байхгүй. Харин юу гэсэн үг вэ? Миний хүч чадал та нарын төлөө ингэтлээ санаа тавих болно. Миний хүч чадал та нарын төлөө өгөгдөх болно. Жинхэнэ хүч чадал бол хүмүүст хүрдэг хүч чадал байхгүй. Хүмүүст өгөгддөг хүч чадал байхгүй. Хүмүүстэй хуваалцдаг хүч чадал байхгүй. Яг бол жинхэнэ хүч чадлыг авсан эзэн Есүс Христ өөрийнхөө тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг бидний төлөө хувааж өгч штэ. Тийм учраас итгэгчдэд энэхүү шинж тэмдгүүд дагалдана. Марк ном 16 дугаар бүлэг дээр 16 дугаар ишлэл дээр та нар чөтгөрүүдийг хөөх болно гэж хэлсэн. Тань тийм хүч чадал байгаа юу? Амен. Бид нар бүх бүтээлд нь сайн мэдээ тараах хүч чадалтай хүмүүс. Та санал нэг байна уу? Бидэнд ийм хүч чадал ирсэн. Харин бид нар ямар хүчийг ямар зүйлд хөтлөгдөж байгаа вэ? Зүгээр л Солонгос явах. Америк явах. Яавал цалингаа сайн болох вэ? Яавал ахиухан мөнгө олох.
300 мянган төгрөгийн цалинтай ажил байна. Голоод ажил хийхгүй. Тэгээ 300 мянган төгрөгч байхгүй, 3 мянган төгрөгч байхгүй амьдрсаар л байна. Мөнгөгүй амьдрч болоод байгаа байхгүй айгу сонирхолтой. Тэнд нэг л хүч үйлчлээд байгаа. Мөнгөгүй амьдрдаг хүч байна. Бас сонирхолтой байгаас. Харин Библи биднийг хідэн төгрөгтэй хамаа байхгүй. Үнэхээр дээгүрх зүйлсийг хайсан ажил мөн үү? Бурхны хаанчлалын төлөх, Бурхны зөвхт байдлын төлөх, Бурхны бусдыг байгуулахын төлөх та эзнийг гэрчилж болох ажил мөн үү? Үүнийг хай гэж хэлсэн. Харин хүмүүс ажилд орохдоо хамгийн түрүүнд цалин хайдаг. Цалин нь хэдвэ? Та үндэ цалинд нь таарсан ажиллаж чадах юм уу? Цалинд нь таарсан та цагаар зогсож чадах юм уу? Цалинд нь таарсан та хариуцлага үүрч чадах юм уу? Цалингаас илүү эхлээд би үнэхээр Бурхныг гэрчилж болох эзний хүсэл биелэгдэх газар мөн үү? Би чадлаараа үйлчлэх болно. Эзнийг гэрчлэх болно. Харин эзэн намайг энэ зүйлээр дамжин хангах болно. Мэдээж би таны баг цалинтай ажилд ороорой гэж уриалаагүй. Харин эхлээд юу хайх вэ гэдэг тухай Библийн үгийг дамжуулж байна. Дээгүрх зүйлсийг хай. Дээгүрхийг. Жинхэнэ хүч чадал бол биднийг байгуулдаг хүч чадал юм а. Худал хүч чадал бол биднийг нураадаг хүч чадал. Яаж мэдэх боломжтой вэ? Хүмүүс хүчрэгдсэн хонь нь мэдэх боломжтой. Хүмүүс амжилтанд хүрдэг. Ямар нэгэн хүч нөлөөлөд. За эзний хүч үү, адгийн муур сүнснийх үү, эсвэл өөрийнх нь мэдгүй. Угаасаа Бурхан ямар нэгэн хүчээр дамжин хүн угаасаа амжилтанд хүрнэ. Харин дараа нэг зүйл болно. Нэгэн хаан байсан. Рехобом гэдэг хаан. Түүний улс нь хоёр хуваагдаад нэг хэсэг арай гэж нэг хоёр овг аймгийг олж авдаг. Тэгээд тэр овг аймаг дотор хаан болдог. Хаан болоод ямар ч байсан овг аймаг нь өөрийнх нь гарт ороод өөрийнх нь удирдлаганд ороод баттай болох үед хүчрэгжих үед буюу хүчтэй болох үедээ эрх мэдэлтэй болох үедээ өөрийнх нь засаглал баттай зогсох үед амжилтанд хүрэх үед энэ хүн нэг зүйлийг хийдэг. Тэрээр Библи ингэж хэлсэн. Рехобом хүчрэгдснийхаа дараагаар эзний үгийг орхилоо гэж хэлсэн байна. Ямар хүчээр амжилтанд хүрэн яг тийм үр дүнг гардаг баг. Харин түүний өвөө байгаа. Өвөө. Түүний өвөө Давид. Тэрээр маш их зовлон дунд, бэрхшээл дунд итгэлийн амьдралаар алхдаг. Тэгээд Бурхан түүнд хаан болох боломжийг өгдөг. Тэгээ хаан болгодог. Тэр маш хүчрэг хаан болдог. Маш дайчин, маш зөв, сайн хаан болдог. Тэгээ түүнээс нь болж маш их эд баялаг түүн дээр ирдэг. Маш их эд баялаг. Харин Давид хүчрэхэг болсон хойно, баян болсон хойно тэр мөнгөөр Америк явсан. Усан онгоцтой болсон. Үгүй. Харин тэр их эд хөрөнгийг Бурханы өмнө гуйдаг. Бурхан минь та намайг ийм болголоо. Харин би энэ зүйлийг танд өргөе. Таны ард түмний төлөө, таны төлөө өргөе. Үүнийг эзний өргөө болгомоор байна. Харин Бурхан үгүй чи биш. Чиний хүү хийх болно. Тэгсэн чинь Давид гомдоод хэдэн өдөр сэтгэлээр унаад ингээгүй. Харин тэр эд хөрөнгийг улам илүү эмх цэгцтэй хадгалж, хамгаалж тэгээд дараагийн барих ёстой тэр зүйлийг хэрэглэх ёстой хүүдээ түүнийг өвлүүлж өгдөг. Тэгэд энэ зүйлээр нөхөр минь эвүүгээр эзний өргөө барих ёстой юм шүү. Түүнд хадгалуулж өгдөг. Өөрөөр хэлбэл юу ярьж байна вэ? Бид амжилтанд хүрдэм а. Бид ямар нэгэн байдлаар хүрнэ. Угаасаа жоохон нас ахаад ирэхээр амьдрал тайван болоод, эдийн засаг тогтоод, амьдрал ямар ч үсэн гайгүй болоод ирнэ. Харин түүний дараагаар та яг Давид шиг байх уу, Рехобом шиг байх уу? Буюу ямар хүчээр та амжилтанд хүрсэн бэ гэдэг чинь л илэрнэ, харагдана. Хэрвээ та өөрийнхөө хүчээр хүрсэн бол Рехобом шиг эзний үгийг орхих болно. Хэрвээ та эзний хүч чадлаар хүрсэн бол улам илүү Давид шиг эзний өмнө итгэмжид байхаар шийдэх болно. Ямар хүч таныг хөтлөн дагуулж байгаа вэ?
Жинхэнэ хүч бол эзний үгнээс үргэлж зурч эзний дээгүрх зүйлсийг хайхын төлөө зогсд юм. Түрүүн бидний хувьд сургаал эхлэхээс өмнө би танаас ингэж асуусан. Хэрэв бурхан өнөөдөр танд эсвэл маргааш танд боломж өгвөл та хамгийн түрүүнд юу хийх вэ? гэж дахин асуумаар байна. Хамгийн түрүүнд та юу хийх вэ? Боломж олдвол хамтдаа залбирцгаая.